Амгалан ойлжэрөө. Амар сайн. Аваа нэг цатгалан хүмүүсийн хоолой байх чинь вэ. Цаанаасаа шингүүртэй дохорч чинь шүү дээ. Өглөө нэг үлдээд унлаа гэсэн айтал дохорч ятаад байсан. Тэгэхээр хүний хоолоноос хүний ямар хөө төвшөнд байгаа юм гэж бодож байна. Өвөө Таамаглах ч юм уу. Хоолооноос биш. Тэр гаргаж байгаа авиалбараа сонгож байгаа болсон гэх юм уу да. Жишээ нь ууралж хашгирч ч юм уу. Тэр хүний ямар хоолойтой байх нь чухал биш. Тэр хүний юуг шингээж ямар зүйлсийг гаргаж байгаа вэ гэдэг л чухал байна. өвөө нөгөө маргааш манжаас тусгай тогтносны одоо жаа 114 жилийн ой болох гэж байгаа юм л да. Тэгээд ер нь энэ өдөр нөгөө бас нөгөөдөр нь болохоор шинэ жилийн баяр болоод тэгээд дэндүү их амралт байгаа даа ингээд хүмүүс уцаарлангуй байгаа даа. Тэгснээ ингээд тусгай тогтнолын өдрийг бүх улсууд л ер нь амраад тэмдэглэл бүх нийтээр амраад тэмдэглэдэг байхад Монголд зөвхөн амрахгүй байгаа даа бол бас сонин гээд энийг яад хөвл юм бол Ер нь бол энэ нь тухайн улс үндэстний баталгааг харуулдаг гэсэн үг юм. Заавал амрах албатай биш ээ. Гэхдээ байнга сануулж явах нь чухал юм. Гэх зорилготой тэмдэглэлт өдөр баяр гэж байж болно. Жишээ нь хүн улсаас гаралтай, тэрнээс дээдээс гаралтай гэдэг шүү дээ. Энэ болгоныг их Монгол улс Чингис хааны гэх мэт энэ болгоны тооллыг ямар үед нэрлэж тэмдэглэх вэ гэдэг ч юм уу. За үүн дээр нэмээд тийм хэцүү дарлалын цагаас чөлөөлөгдөж биж туурах тусгаар болсон юм шүү гэж сургаж байх нь улс орноо бас хизээч битгий тийм харийн бүр нөлөөгт байлгаарай. Хэцүү байдаг юм шүү гэдгийг сургасан байж болно. Өвөгтэй бүр яг 114 жилийн өмнө болоод өнгөрчихсөн яг шинэ жилийн уртлээс юуж тэр тусгаар тогтносон тэгээд хүмүүс шинэ жил гээд ерөөсөө өлегтэй анзаарахгүй сүүлийн 2 жил болохоор дан амралтын өдөртөө давцаад тэгээд бүх нийтээр амраагүй болохоор хүмүүс нэг анзаарахгүй энэ одоо яг юуны өдөр юм бэ ямар баяр юм гээд ийм хүмүүс чинь мэдэхгүй байхаар л яг тэр мажийн дарал шиг юм болно шүү дээ. Харин ч эсрэгээр мэдүүлж явах хэрэгтэй. Зарим өвгдээ зүг чинь бэлэгдэлтэй шүү дээ. Шинэ он гарахаас нь өмнө туурах тусгаар болсон юм байна шүү дээ. Энэ чинь 200 гаруй жилийн дарал шүү дээ. Тэгэхээр тэрний дараачаас бид шинэ улсаараа байх болно гэдэг бэлэгдэл байж болно. Тийм хоёр. Яг 1-2 хоногийн затай тийм шүү дээ. Тийм шинэ хангахаас өмнө шинэ гэдэг үг. Энэ бол нарны тоол буюу аргын тоол. Сарных нь бол өөр. Тийм үү? нөгөө цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шинийн 20. Энэ бол тэгвэл юу болж байгаа гэвэл сарны тоол. Шинийн гэж оролцвол сарны тоол байх. Сар харагдах байдлаас хамаарч тэрийг тоолж сурсан гэсэн үг. Аргын гэдэг нь нарны тооллыг хэлж байгаа. Бүхний тэр тооллыг дагаж мөрддөг гэсэн. Гоё үлээ. Бэлэгдлэнч гоё. Энэ түүх гарал үүслэгч бас хүмүүс сайн мэдж байх нь зөв юм. Заавал тэрүүгээр нэмж баярлж хөөр цэнг гээгүй. Зүгээр л ийм болж байсан. Тийм хүнд хэцүү зүйлсээс бас ингэж гарч ирсэн юм шүү. Тэгэхээр дахиж улс орноо битгий ингэж харь газарт ингээрээ өгөөрэй гэсэн санааг давхар илэрхийлж болно шүү дээ. Нийтийн тэнэг үйлдэл улсыг цөнөөж болдго юм байна гэдгийг тод жишээ юм. Бас нийтийн зөв үзэл улс орныг дарлалаас гаргахад ч хүргэдэг юм байна шүү дээ. Тэгвэл баярлж залхсан хүмүүс нь тэгсэн юм байлгүй.
ингээд турмаар байхад Монголын баяр дуусахгүй маа гэд. Шок яриа. Та нар баян байна. Бас баярынхаа учир холбогдлыг мэдэхгүй байна. Баяр иддэг гэж. Баяр гэхээр л иддэг, сархад хөнтөрдөг. Нийлдэг. Нэг зоос юм буугаар нэг нэгэндээ гайхуулдаг, дайл цайлдаг юм бодоод багш. Ер нь ихэнх баяр гэдэг бол хүүхдэд холбоотой бөгөөд өв соёл ёс уламжлалаа өргөл санаж яваарай гэсэн тэмдэг байж болно. Тэгээд тэрийг өр хүүхдүүдэд сургаж тийм битээ байгаасаа гэж үлгэрлж явахыг хэлэх үзээ. Тэрнээс л нэг л их мал адгуу саятай идэж уугаал. Идээл байна. Ёх энэ баярын дуусахгүй дахиад идэхээс гэж байгаа юм шүү. Та нар баян байна. Баяр тэмдэглэх хэмжээний өрөлгөн байна гэдэг чинь та нар тэр хэмжээний баян байна гэсэн үг. Та нар ядуурл өртөөгүй. Өөдөө сүүлийн жилүүдэд нөгөө Есүс Христийн мэндэлсэн 100 сарын баярыг монголчууд зарим нь тэмдэглээд байгаа юм л та. Яг уу манайх Оростой адилхан байдаг болохоор тэр ер нь 100 сарын баярыг нь 31-нд төстэй тэмдэглээд оноо гаргацдаг. Тэгээд дахиад баяр. Одоо Христийн мэндэлсэн өдөр гэдэг шүү дээ тэрийг. Тийм. Тэр хүн мэдлэл үз тэрийгэ тэмдэглэх нь итгэж байгаа хүмүүс хэрэг. Аргын тооллороо бол нарны тооллоор бол бүх нийт тэрэл 31-ээс 1 сарын 1 болж л таараа шүү дээ. Энэ хоёр ялгаатай зүйл. Тийм байна. Нэг нь нийтээр дагаж мөрддөг нарны тоолол байна. Нөгөөх нь бол нэг хүний мэндэлсэн хүний баяр түүгээр дамжуулж итгэл үнэмшлээ харуулдаг гэсэн үг юм. Бас л сануулгах арга байлуу. Тэгж сануулахгүй бол тэгээд тэр их хэн байсныг ч мэдэхгүй сүүлдээ энэ шашин шүтлэгчин гажаад алга болно шүү дээ. Юу гэлээ гээд. Хаанаас л тэгж ярина. Манай тентхих юм байгаа юм. Манай эндх юм байгаа гэдэл хоорондоо талцаад. Нөгөө үүсгэгч нь байхгүй. Ингэсээр л шашин гэдэгс тар зутардаг. Хоцрогддог болохоор энийгээ мэдэж янз бүрийн арга хэмжээ авдаг шүү дээ. Нэгтгэж бөөгнүүлж эндээс үүсэл гаралтай шүтлэг юм шүү, шашин юм шүү гэдэг тэмдэг юм. Тэгээд бас нөгөө зарим түүхэн өдрүүдийн нөгөө тэмдэглэхүү айх уу гэдээ бас хоёр тал болоо маргацгаагаад идэв. Жишээ нөгөө өнгөрсөн сард үндсэн хуулиа баталсан өдөр 11 сарын 26-нд тэгээд тэр өдрийн хамгийн их үндсэн хуулиа баталсан. Гэтэ энэ нь нөгөө Оросын үндсэн хуулийн орчуулга байсан гэж нэг тал нь үздэг. Харин нөгөө тал нь манай хамгийн анхны үндсэн хууль дээдлэх ёстой гэж үзээд тэгээд бас тэр өдөр нөгөө Пэлждийн гинт ингээд үнхээсээ дасан байсан хүн Оросуудад хэлмэгдүүлээд буудулсан. Тэгээд яг тэмдэглэх өдөр мөн үү биш үү гэдэг дээр маргацгаагаад идэг. Та нар яагаад нэг 100 жилийн өмнөхөрөө шийддэг. Ер нь 8-900 жил 2000 жилийн өмнөх хууль цааж ярьж болох нь уу? Тэгээ нөгөө их засаг хуулийг хизээ батсан тодорхой. Аргагүй шүү дээ. Тэдний хизээний алаад хядаад шатаагаа дуусгах юм чинь та нарт ямар ч түүхэн сурулж байхгүй. Тэгэхээр энийг юугмэр чимдээ тэр тооллын тим өдөр гэдэг багсаага ишийг авч байгаа л нэг өдрийн зоовол болно тэмдэглэж. Одоо их засаг хуулийн гэж гүрэн даяар одоо ертөнц даяар л тэр хууль цаазыг дагаж мөрддөг байсан шүү дээ. Тэр мэтээ ёсоо бодвол бэлэглээ бодсон ч тэр өсөн дэмжих гүрэн гэдгээрээ бас нэг өөр. Тэгэхгүй нэг хууль цаазгүй ингээд хэдэн мянган жил байж байшлаа. Тэгхэн 100хан жилийн дараа 100хан жилийн өмнө нэг ухаарж хуультай болсон улс шиг болоод байна шүү дээ. Харин тийм дээ. Тэгэхээр тэгвэл тэрнээс өмнө ямар байсан юм бэ гэдэг асуудал хурцаар яригдана. Тэгэхээр нөгөө урд хөрссөн ч юм уу энэ ч манай дагуур байсан ингээл дайр шүү дээ. Тэгэхээр тэднээс бүр томоор манайх ийм гүрэн байсан их засаг хуулийн одоо дэлхийн ертөнцийг одоо засан тохиноосны тийм хууль цааз гаргасны тэдэн жил гэвэл ямар бүр баавартай сонсогдсон. Тэгэхээр өвөө их засаг хуулж одоо байхгүй их сурвалж
тиймэр юм байхгүй. Тэгээ эдэн зүйл заалттай. Юун ч тодорхой биш. Хин зохиосон ч тодорхой биш. Тодорхой шүү дээ. Та нарын одоо ардын дом цэрлэх ёс өдр чинь тэгэл их засаг уйлчин шүү дээ. Энд чинь түүх сурвалж ийн устгасан ч гэсэн амган хэлбэрээр байсаар л байсан зүйл. Та нарын хүмүүжилд хэрэглэгдсэн зүйлс. Бүр бид нар их засаг хуулиа мэдэхгүй гэж хэлэхгүй юм шүү дээ. Та нар бүгд мэднэ. Ямар л аа. Тэгээ хизээ гэж тодорхой. Тэмдэглэмээр байгаа байхгүй юу? Аль нэг өдөр. Тэгсэн үл чи хизээ. Тусгаар зааж их Монгол улс байгуулагдсан. Тэр үеэс нь л тооцчихгүй юу? Монгол улс яг хэдэн сарын эдний өдөр гэдг нь бас тодорхой биш, зүгээр он нь тодорхой. нөгөө их Монгол улс байгуулсныг хэдэн жилийн өгээ дандаа наадмын үеэр тэгж даалцдаг. Тэгвэл тэр үеэр л хийчихгүй юу? Ер нь монголчууд баяр наадам найрыг ер нь амрын налгар цагт хийдэг шүү дээ. Хавар хийн гэж юу? Өвөл хийн гэж юу? Та нар бод. Хахир хөтөнд яаж чадах вүлээ? Тэр олон түмэн чинь даарж өрөөж чадах юм уу? Чадахгүй. Юу баярлах. Бид мал нь наа цаа нэгэд бүүн асуудал байх. Хаврын нас өвс ногоо нургаагүй. Шимтгижэл муутай. Ийм байхад нэмж баяр хийж чадах уу? Тэгэхээр зун өнгөрөөд намрынхан налгар үед харин ёстой баярлж болохоор байна. Өө тэгэхээр дээр үед монголчууд 2 удаа жилд 2 удаа баяр тэмдэглэдэг байсан гэсэн үг. Гол нь баяр гэдэг зүйлийг яг юу гэдэг вэ гэдэг өнцгөөс л ойлгоно. Идэж явахыг хэлээд байна уу? Эсвэл сананд дурсаж эсвэл бишиж шүтэж юу? Гэтэл одоо бол ер нь баяр гэж бүгд ууж байгаа харагдана. Баяр гэдэл идэж ууж Зодол. идэж ууж за нэмээд юу гэдгийг гайхуулах баярхах ч юм уу. Улаач мөн зарим өрсөйг бол гайхна. Нэг тодорхой хэмжээний хэд хэдэн баяр байд юм бай, тийм үү? Шинэ жил, цагаан сар ч юм уу. За тэгээд ингээ хүүхдийн нэтрийг баярч гэдэг юм уу? Нэг улаач үгүй энэ одоо нэг их баяр гэдэг нэрээр ингээл гой сайхан хоолунд нэг арайчгүй юм хийдэг юм биш үү? Тэгээд тэрийг эдэж дуусгана. Тэгээ босод үед нь яадгийн тэгээд баярлахгүй ингийн хоолоо иддэг болж байна гэж. Одоо нөгөө цагаар нэг цаддаг цагаан сараар яадаг ч гэлээ. Энэ ч өстө өсөглөө өний үгүй шүү. Нэг цаддаг бүхэн харагддаг гэж. Баяр гэдэг чинь өсвөл чи өдөр болгож баяр хийж бол. Тиймээс улаач баяр гэдэг зүйлд ач холбогдол өгдөг байх юм шүү дээ. Нэг нарийнж нэг одоо юу гэмээр нэг тийм борог хоолууд байдаг да. Тэрийг идэж байгаа л гид баяр болонгууд л их гоё хоолунд хийдэг юм хайшаа. Өвөн бүр амар олон найзтай хүмүүс ингээд байсхийдэл төрсөн өдөр найзын тэр найзын төс өдөр гэж яваад жилжингээ баяр. Тэгвэл хорсож аваад. Баяр болно, хайрлан гэдэг чинь тэгэл бэлх хөрөнгө шаарддаг зүйл шүү дээ. Зүгээр гал нэгнийд нь очиод байдгийг биш. Тэгээд өвөө та нарыг баян байна гэдэг байгаа. Сархад гэдэг чи ямар голоор урсаж байгаа биш. Тэрийг авахын тулд чи яах вэ? Зоос юм төлнө. Тийм биз? Зүгээр л амрын зутгаагүй шүү дээ. Эсвэл ил байдаг ч зүйл биш. Тэгэхээр баян байна. Үрж ядсан их хөрөнгөтэй хүмүүс байл гэж харна. Нөгөө дээр үед монголчууд ер нь бусад улсуудтай харьцуулахад төрсөн өдөртөө нэг ач холбогдол өгдөггүй. Ер нь 100 жилийн өмнө л гэхэд хэдэн настайгаа мэдэхгүй хүмүүс амар олон.
За яг хөө тэр бол та нарын өөх төөх бичиг соёлыг ингээд харийнхан удирдаад устгаснаас үүдэлтэй. Хүн ард нь бичиг соёл эрдэм суралцаагүй. Сургууль юм гэдэгт хангагдаагүй. Тарчиг хэцүү үе байсан юм. Тэрнээс хүн бүрэл мэдж байх ёстой зүйл шүү дээ. Бичиг номынхан тэмдэглэл гэх мэт зүйл байвал. Тэгэхээр тэгтэл нэг даралж байсан байна гэж ойлго. Тийм дарлалаас гарахын тулд өвөө хэрэг хүчин чармайлт гаргасан бол. Ер нь их олон хүн толгоогоо золиослсон доо. Ард иргэд гэдэг чи ер нь гиз цадгалан сэтгэл амар унтж амарч байвал тэр харийн дагуур болсон чамаагүй гэсэн бодолтой хүмүүс байдгийг. Бийл болж ивэл болоо гэсэн зарчимтай. Ихэнх нь амиа бодсон. Ийм үе төр улсын барьж байгаа хар хүмүүс нь харин тууштай юу туушгүй юу гэдг нь шууд харагдана гэсэн үг. Сонголтын хэрэг. Гэхдээ олонх улс Монголоо гэж хойчиг харснууд нь нэг бол өөрийнхэндээ алуулсан, нэг бол харийнх нь хорлоод алчихсан. Тэр ард улс нь үнэндээ хамгаалаагүй л байхгүй юу? Хамгаалдаг байсан бол харийн дайсан ч гитэж орж чадахгүй. Хорлож чадахгүй шүү дээ. Тиймээс эв нэгдэл гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг байх юм. Одоо та нарын зарим өрсөд нь бол энэ иргэнээсээ татгалзаад чам тийм хөрөнгө зоос өгөө, тийм орд харш өгөө гэд. Тэгвэл хэдэн зөвшөөрөх бол. Зөндөө олон зөвшөөрсөн. Тэгэхээр энэ зүйлийн үн цэнийг ойлгоогүй учраас л амиа бодоод байгаа. Үн цэнийг нь яаж ойлгох вэ? Тэр их хэцүү. Үн цэнийг ойлгох гэж өвг дээцүүч нь хэдэн зуун жил дарлагдсан билээ. Гэтэл та нар бас тэрийг ойлгохлоо эргэж хэхтлээ хэдэн зуун жил дараал болох хэрэгтэй болох. Тэгэхдээ баг та нараас юм үлдэхгүй баха. Тийм учраас тийм үн цэн ойлгох эсвэл тийм нэрвлэг хүсэж чирэггүй. Өвөө Монгол тусгай тогтнож явах үед яг хоёр хөршийн нөгөө нөхцөл байдал гэх юм уу яг тэр нь гоё тийм эзгэн таарч цаг хугацааны эзгэн таарчсан байх үед нь ашиглаад тусгай тогтнсон харагдсан. Тэнд их нарийн юм болдго юм аа. Ер нь та нар их хийг нь тааруулж ажил тогтнож чадсан гэдгээ ер нь өөрсдөө судлаад үзвэл ойлгох чинь ямар далд зүйл болсныг ч мэдэхгүй шүү дээ. Моочхой гүрэн дайдыг үүсгэж ертөнцийг залуурдж явсан нэг улс болчих заяатайгаа байлгүй дээ. Тийм үү? Тийм. нөгөө Нөгөө жижиг байг хань. юм л олол нэг өгсөн юм араа шахаад. Тэгвэл баяр гэдэг ер нь яах учиртай зориулттай гэдэг. Өнгөрсөнд болсон зүйлийг хойж өрсөд сануулад тэгээд ийм сайн байгаарай альсгүй ийм уу гэж болохгүй шүү гэж анхааруулга өгч альсгүй бол сануулах сануулсан. Хэдэн зууны өмнөх түүхийг нэг өдөртөл ойлгуулж гэсэн үг. Өвөө Тэгэхээр энэ баярлж наригхтай биш. Тусгай одоо энэ улс орны үндэсний хэмжээнд нийтээр дагаж мөрдөх түүхийн баяр юм. Одоо наадмын цаг үед бол хүн улс үүссний мөн
их Монгол улс байгуулагдсны. За тэгээд Монгол тийм ховсгол ясны гэж явдаг баха. Ягаад энэ горыг дандаа хэлдэг юм бол 2000 гаруй жилийн өмнө бид байсан юм. 800 жилийн өмнө ч миний өвөг дээдсүүд байсан юм. Өөр бид 100 жилийн өмнө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж явцгаас хүмүүс гэдгээ өнгөрсөн одоо ирээдүйн 3 үетэй явж шүү дээ. Тийм байна уу? Ингэж өөр тэдэн мянган нас бид байсан. Тэдэн зууны өмнө ч байсан. Бас саяхан ч бас бид байсан гэж. Бид байгаа юм чинь гэж. Өнөө л улс төрийн бодлого байх нэ дээ. Тийм байна. Тийм байхад та нар яаж чадах юм гэж. Бид баяраа хийж байна гэж. Тийм байна уу? Аха. Эдгээр та нар төр улсаа авч явж байгаа хүмүүст заримд нь дуртай, заримд нь дургуйч. Тэд бүгд тэнэг биш. Тэнэг байсан бол юу гэж төр ирэх мэдл барих вэ дээ. Төр улсыг ингэж удирдах авч явна гэсэн бидэнд ч бас ганц нэг захиас юм хүн байлгүй яах вэ? За тийм байна. Өөр чи ямар баяр вэ? Шинжил. Шинжил ирсэн. Эмэгтэйчүүдийн баяр. Тэгээд цэргийн баяр. Тэгээд үлээ. Нөгөө ардын нам байгуулагдсан өдөр. Зөндөө баяртай. Хүүхдийн баяр. Тэгээд ардын засгийн газар. Хамардаг баярууд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. За. Хүүхдийн баяр. За. 6 сарын 1. Үндэснийх баяр наадам. За. Үндсэн үлээ баталсан өдөр. За. Сар тогтносон өдөр. Шинэ жил. Цагаан сар. Лосоо. Тэгвэл энэ бол нэг санаанд орсох байдлаар тэмдэглэж болно. Бас бахархах, бүх соёлоо тээж үргэлжлүүлэх маягаар. Энэс баяр болгоноор идэж уугаал ингээд юу гэмээр юм те. Ууж идэж баяр биш болгож болохгүй гэсэн үг. Ихэнх нь гэр бүл үндэстэн гэж байгаа бол гэр бүлийн баяр гэсэн үг шүү дээ. Гэр бүл ахын дүүсийн баяр гэсэн утгатай болно. Гэхдээ өө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байдаг. Хэрний эрэгтэй хүний эрхийг хамгаалах өдөр байдгүй. Дэлхийн нийтэд 11 сарын энд байдаг. тэгээ амардгүй шүү дээ. Байдаг ч гэсэн. Тэрэнд нэг ачаал өгөх. Тэрээс аж чулуун хэлээ өгдөг үү. Тэгээд дэлхийн нийтэд ер нь нөгөө яа миний хөл 10 хоногийн зайтай эмэгтэйчүүдийн баяр гээд тэгээд дараа нь болохоор эрчүүдийн нөгөө нэг цэргүүдийн баяр гэсэн үг. Тэгээд эрчүүдийнх нь тэр баяр нэрс амардаг байхгүй. Хягтыг чулуулсан өдөр Тэгтээ ирчүүдийн л баяр бол тэр сарх. бусад улс орнуудад эмэгтэйчүүдийн эрх амар хөндөөгддөг. Хэрнээ манай Монголд эрэгтэйчүүдийн эрх л ер нь асуудал болоод байгаа. Эмэгтэйчүүд нь дандаа амар эрх мэдэлтэй даам гарцсан хүүхнүүд гэдэг. Яах вэ нэг хэдэн зуун жил тэгэл хэцүүлээсэн юм байлгүй. Одоо тэгэл ирэхээ эдэлж байгаа юм байлгүй дээ. Бас нэг дан бүсгүүчүүдээр нэг удирдуулах сонирхол байна. Эрэгтэйчүүдийн амиа орлолт дээр маш өндөр түвшинд байдаг. Эрэгтэй хүмүүс амар шалчгаар. Та нар бүр дээрлэхсээр байгаа шүү. Зүгээр зарим зарим нь яаж яваад амар хэрүүлж болчих юм бүү мэд. Сэлчмаа. Гашаага толч хэрэлдэг. Яа. Тэр хэлбэл ганц газар гэхгүй байх. Өдөрт үг газар байхгүй гэхгүй. Би хажууд нь барыг тайван ууж болоо. Зоо. Нэг юу нэрчрээ. Тэгвэл та нар тэгтэл нь их бачуур болсон байх шүү дээ. Нэг асуудал байгаа болохоор л тийм болсон байх та. тэрний ямар асуудал юм бэ? Багцыг. Гүй.
Таны мах идэх. Зүгээр нөгөө нэг хялгасаа сууцаар холбоотой гэдэг шиг байна шүү дээ. Эр хүн гэдгийг мэдрэхээ болцсон л байхгүй юу? Энэ ойлгосон уу? Тэнгүүд их. Энэ одоо хин гэдгийг нөгөө нэрийн дурдлахгүй. Тийм биз. Оо, ойрог өгөө гэж хэлдгээр. За, тий энэ гэдэг. Энэ хавал та нарыг их хэн мэднэ. Тэгэл хэрэглээ. Аа. Тэр гарсан ч тэгэл. Энэ ажиллахгүй шүү дээ. Тийм учраас энэ доторх ажиллаж байна. Ойлгосноо? Яасан хэцүү. Яг ажлуудаа. Наач хүүхдүүдтэй юу ч ярьчих. Энэ тийм даач дуртай сонсож байгаа. Шууд ойлгож байна уу? Мөн бацхан тавьсан. Юу ч ойлгохгүй байна. Аа тийм байлгүй. Энэ одоо юу гэсэн үг юм? Анти. Амар ойлгомжгүй байна. Тэгэхээр хэцүү хүн сэдв байна. Тийм биз. Бүлияга эмэгтэйчүүд нь жоохон эрэхтэй болоо тийм. Хамаг шим сүсийн сороод болоо. Амьдрал авч хэтэрхий их юм үүрээд байгаа юм шиг. Гоё. Өвгөх наам яг болохгүй дэрэг хэлэх гээд байна яах вэ? Өө таныг хилдэг тий. Шигдгэлтэй. Алуу гэдэг. Та нараас уус гарнаа. Аа? Ихтэй өрөөс чинь хүн асгарнаа. Тэгэл та нар хүмүүсийн бүх юмыг сороод авчихгүй юу? Тэгээд тэд нар чинь хэцүү болоод байна шүү дээ өөр. Бачуураад. Аа гинэ. За. Тэгтээ эрэгтэй хүнээс хүн асуурна биднээс юу цусаас Арай өөрнөөс. Тэгээд дундаас нь асуулна. бачуурнаа Мэдгүй. арай ялахгүй. Тэр нөр ир байхгүй мó та. За зөв намаа мэдэхгүй бол ер нь алуулах юм шиг байна шүү. Нэг эсрэг 5 6 та. Тийм байх шүү дээ. Эсрэг биш үү би тийм чинь Нэг тал. ерс өстэй шүү дээ. Бид нар арай л ярих хүмүүс. Тэгээд өөрийгөө сууд юм чи. Тийм байхаар ч одоо яана. Ихтэй хэрэг байна уу? Байна. Нэг юу эсрэг болох вэ гэдэг. Гэхдээ ер нь заавал ир юм гэхгүйгээр бүгд л юм авч чаддаг байх хэрэгтэй. Монголын ахоо байдал нь угаасаа тийм байдаг. Ир имгүй л дайчин болгох үүрэгтэй. Уун тэр ир имийг ирэх тийм байсан юм уу? Энэ хатуу хэцүү бэрх олон уйлралтай цаг үед яах вэ? Чадaltaй нь үлдээ чадалгүй нь яах вэ? Барчиг даалуус. Тийм учраас ир им хоёр нийлж гол голомт үүсгээд энэ хэцүү цаг үеийг багаар ажиллаж давж гарахыг хэлж байгаа. Үүн тэр ирэх тэгэхээр ерөөсөө ойлгомжгүй шүү дээ. Ягаад гэвэл чинь 4 үйл чинь дахиад ээлжлээд байна. Энэ үед яах вэ? Хэн сайн хамтрагчд байна? Тэд л урт удаан байж чадна гэсэн үг юм. Тэр хоёр хамт нийлчихэд энэ хатуу бэрхийг давах гэж байгаа үедээ би тийм эрэхтэй чи ийм эрэхтэй гэж сууж байгаа. Ийм байвал Монголын гэр бүлүүд ихэнх салцсан байх юм байна. Ирэх гэдэг зүйл нь. Өвөө одоо тэгээ суурин байдаг болсон юм чинь заавал нийлэх шаардлага. Одоо тэгээ яагаад хүмүүс салаад байгаа юм бол зөндөө сал. Ирэхээрээ тохор тэгж яахгүй юу? Хамаг юм л бэлэм баян тансаг байна шүү дээ. Аав ээжийнхээ гараас ч гараагүй аав ээжээрээ юм авахулаад.
үзэж харах юм аав ээжин замын засч өгөөл. Махан дүүстэйгээ хойволдоол. Ийм байхад ямар саад бэрхшээлийг давах хэрэгтэй болж байна. Жаргалтай газар хүмүүс угаасаа л тийм байдیں۔ Би ийм эрхтэй очиас явлаа. Бол ингээл солж байгаа. Үнэхээр хатуу бэрхийг хамт туулсан хүмүүс хизээж аахар шахар хэрүүл дээр ундаггүй юм. Юунд ирэх? Юунд ирэх гэж ийм цаг уур амьсгалтай ийм газар ирэх биш, харин нэг нэгнээ мэдэрч хөдлөхийг хэлж байгаа юм шүү дээ. За би энэ хэсгийн юмыг хариуцъя. Харин авчраад ирэнгүүт чи тэрийг хариуц. Би өөр хүүхдээ харъя. Чи тэрийг хариуц гэх мэт. Үүрэг хариуцлага. Нэг л их ирэх ярьсан хүмүүс. Би тийм эрхтэй, би ийм эрхтэй. Хариуцлага байхгүй. Энэ нь эрхэлж өссөний хамгийн том хүмүүжлийн жишээ юм. Хар багаас нь хатуу байх болоод элдв үүрэг хариуцлага үргэлээгүй. Үзхийг үзүүлээгүй учраас наад өрсөд чинь хүн болохдоо үзээгүй юм а үзээгүй учраас яах вэ? Эрхэлж байгаад л эрхээ эдлээд алга болцохооч байна. Хатуу бэрхийг туулсан хүн амар хялбар амьдрал гих мэт зүйлийг хайна гэж юу? Өөрөө хөдөлмөрлж, өөрөө ухаанаараа явж байж ард нь гарна гэдгийг мэддэг бол тийм үзээгүй хүмүүс үргэж бэлэн юм дээр явдаг. Яаж эндээс манжчих уу? Яаж эндээс нэг дил сул хоол аваад идчих үү? Яаж энийг аргалж байгаа тэгж явах уу? Ийм байвал нийтээрээ ийм зан гарсан тавил энэ улс сайн үзэхгүй. Тэгээд госоод ивсцгээгээл ийм бай, тийм байна гэж нэг лор цуулцгааж байгаа. Өөр яах вэ? Тэгэхээр толгоогоо ажилуулж ашиглах хэрэгтэй байх нэ дээ. Тэрний дараа л тэр ирэх гэх нь жоохон хэцүү юм. Эрхлэх гэх юм уу? Эрх гэдгийг чи эрхлэх гэж хэлмээр юм байна. Тийм байна уу? Нэрээ нэг хүн байд юм л та. Тэгээд өөрөө ярихдаа эмэгтэй хүмүүс эрхлэх гэж төрсөн гэд байсан. Тэгээд тэрнтэй нөрөөсөн нэг санал нийлэхгүй байна. Зөөлөн байх гэдэг хэлсэн. Өөр утгаарч байж бол. За дахиад буруу байх юм байна. Тэгвэл өөртөө оногцсон хариуцлагаа одоо ингээд хариуцлагатай байгаад дараа нь ирэх хэлэх юм байна шүү дээ, тийм. Бид нар болохоор эхлээд ирэх хэлэх гэдэг юм байна шүү дээ. Тэр эрхлэхгүй. Ерөөсөө тийм юм үрж хариуцж үзээгүй. Тийм болохоор ганцхан л эрхэлж мэдэн тэгэл эрхлээ гэдэг тийм шүү дээ. Гэр бүл болно гэдэг чинь угаасаа л дундаас нь өөр хүүхэд гарч ирэн тэр хүүхдийн төлөө яах вэ? Үүрэг хариуцлага өөрж хоёр талд хичээх хэрэгтэй болсон шүү дээ. Нэг нь нарын дааж, нэг нь ангорондоо явна шүү дээ. Хичээхгүй сүрх үү? Тэгэхгүй тэгэл хүний өмнөөс ингэж явж байгаа хитаал аав ээж тийм хэрэгтэй нэг гисэн тэгсэн гэл ингэ яваад ивэл энэ эрхлэх мөн шүү дээ. Бие даах хүсэл алга. Тэрний хажуугаар нөгөө гаргасан хүүхдүүд нас хүмүүжж байгаа. Оо ээж аав ингэж байгаа л амьдрдгийг. Тэгэхээр би ч бас ингэж сурах хэрэгтэй гэл. Ингээл хүмүүжил гэдэг юм чи ийм байдаг юм шүү дээ. Одоо ч хүн автагаа ч юм уу. Хэр хангаад гараад галиба банц нутаг орноо үзэх нэг өөр хэрэг. Тэгэхгүй тэгэл нөгөө барьдаг дөрвөлжөндөө ингээд энэ автагаа тоглолцсон явж ивэл юу болох вэ? Энэ ирэх хүн мөн үү? Хамгийн чухал зүйл бол энэ хэцүү дөрвөн уйлралтай хатуу ширүүн нөхцөлд ядаж яваад үзээд тэр дундаас амьдрах арга олцгол юм бол тэр хүн бол. Харин тийм зүйлээ үзэхгүй байвал тэд урагчд болно. Чам били юм өгөө чи улсаасаа татгалзаа. Чам тийм орд өргөө гэвэл өнөө хэдэн заа гэх юм байна тийм үү? Үнцний мэдэхгүй болох шүү. Үнцнээ мэдэхгүй. Хит их эрхэлж өссөний гай.
Дээрээс нь амар хэлбараар. Тэгэхээр нөгөө хүүхдтэй хатуу зүйлийг үзүүлж ийн гэдэг нь хүүхдтэйгээ нэг хайрлахгүй байна гэсэн үг биш. Бүр л илүү хайртай байна гэсэн үг шүү дээ. Ухаан хэрэгтэй. Хяналт биш. Захиргаадалт биш. Зодуур биш. Бас эцэг эхчүүд нь өөрсдөө бас биеэ зөв авч явдаг байх ёстой. Сор чи онцор гэсэн өөрөө болохоор тийм нэг юуг мэр юмдээ хүүхдийн хичээл номыг хийж өгч чадахгүй. Хэдэн үг найруулж чадахгүй. Дэрэгдэн сархад өнтөрж орилж харалдаг. Баяр хөөргээд наргид цэнгдэг хүнээс хүүхэд яаж хүмүүжил авах вэ? Авыг гэсэн ч лавгдах өөрөө юм шүү. Нугаас л хүүхэд муу болгоны дөрөөд гэсэн. Тийм байна. Нэг тийм юм яригдаад байдаг л та. Багаасаа ингээд даалт ухамсарт нь суудсан. Тэгээ том болоод одоо траума гэдэг юм л та нөгөө сэтгэлийн юм нэг шарах ч юм уу авцсан. Тэгээд өөрөө мэдлгүй ингээд тэр үйлдэлээ хийгээд давтаад идэв нэг тэр тийм бүр ухамсаргүй байхдаа харсан сонссон үйлдэлээ давтаад идэг. багаасаа эцэг эхээсээ ч юм уу. Ер нь эргэн тойрон эцэг эхээсээ өгнө үү? Энэ дээр эцэг эхчүүд нь өөрсдөө зөвтгдөг. Бидний үе ихэн ийм гэж. Бидний үе тийм байгаагүй гэтэл яг тэр үеийг хартал бас л өөрсдөө бас ширүүн гарууд байсан байгаа юм шүү дээ. За 2005 гэж тооцъё. 2005-нд нь 95 оныхан зааж өгсөн. 95 оныхт нь 85 оных нь. 85 оныхт нь 70-аад оных. 70-аад оныхд нь 60-аад оныхан гэх мэт. Энэ мэт архины яс элдв янзын байдал нэг нэгэндээ ингэж дамжуулдаг нэг сонир. Тэгчгээд өөрсдөө гимгүү царилж байгаа нь бүр сонирхон. Энэ ерөөсөө нийтээрээ бие яаж зөв авч явах вэ гэдэг зүйл шүү дээ. Тэрнээс бид нар цэвэрхэн харин эднэр ийм хүмүүжээд байгаа юм гэж болохгүй. Ягаад гэвэл тэрийг аав ээжүүд нь зааж өгсөн болж таараад байна. Тэгэхээр ч одоо нөгөө үлгэрж явах хэрэгтэй ах эгч нар нь тэгэл тэр үед нь бас л аягтар сэргүүлж, наргид цэнгэж та нарт хүүхэд байх чинь тийм нэг үзүүлсэн л байж таараа шүү дээ. 90 оны ах эгчтэр бид нар арчилсан нийгэм дамжиж байгаа юу гэснийг ингээд нэлээд олон жил дураараад төгсгөөс. 90 оныхан чинь тэр үед чинь тэгээд хүүхдээрээ байсан байх шүү дээ. Тийм. Тэгээд 2000 гаруйд онд тэр авцаа. 90 оных чинь за тооцъё. Хүүхдэрэл байсан байна да. Арчлаа үзэх инээтэйгээ ч мэдэхгүй өнгөрч байна. биш. Гэтэ нөгөө өөрсдийг нь яг тэр залуу юу заяа 2010-ад онд яг тэр арчилсан нийгэм мэнэл гэдгийг яагаад Тэгэхээр чи дахиад 20 жилээр ухраад. Тэгвэл хэдэн оныхан байна? 70 70. Дулчаастаа арчлын үнцнийг мэдэх баха. Тий. Бид нар өвлийн дүн өвлийн үедэнд тэдэн оног За 70-аад оныхан бол тэгин. За 60-аад оныхан болохоор нөгөө тэр 70-80 гэж тооцчих юм. За. 60-ыг яах вэ? Тэгээд орх. 70-аад оныхан тий. За тэгээд жагссан юм байна. За арчлаа үүсгэсэн байна. За 80-аад оных нь. 80-аад оныхон нөгөө картын бараа гэд гизүүцсэн байсан үе. Тэгээд социализмын үед тийм сайхан амьдралтай байж ирсэн чи арчлал гэж гарч ирээд гэрээ бүлийнхэн аав ээжийнхэн нь ажиллаа алдаад хэцүү хүнд байдалд өссөн. Тэгээд социализмын үеийн багнасаа дуусах амар дуртай байдаг. Картын бараа бүх юм хэмжээ зуртай Талаад Та нэг картын оных нь. тэгээд тэр хүмүүс амир үл картын мэдсэн. Сургуульчиг дээрээс л талаар нэг талах малгай очруулж авдаг байсан л. Байсан л гэж тэрнээс тэр үед байж үзээг учраас та нар тэр үеийн гэрчнэр биш юм. одоо гэхдээ тэд нэр амир үлэн зантай. Та яах нь тэгж залуулах нь. Гэхдээ ер нь л яг тийм хүмүүс жинзээ үе гайгүй гал муулаад байдсан шүү дээ. Та нарыг талцуулах ер нь хинт хэрэгтэй юм бэ? Өөртөө болохоор зөвтгөл шинэ үе Чили алуулсан юм гэдэг.
Ам бөхөөс ам бүх гэдэг юм да чи залуусаа. Энийг нь бас товчнаа үг. Очор дайрдах нь. Өсөө йогонч битээ устдаг тэгээд энэ нэг алах нэг бас харах хэрэгтэй шүү дээ. Өвөө. Нэг жишээ болгоод. Тийм байна уу? Тэгэхээр хасна энэ төр гэж байхгүй. Симаа тоглоом татах шүү дээ. Тэгэхээр алчих юм бол өвөө юу амьлуулах гад үзье. Амьлахгүй бол яг хөө тэр та тэр сайхан амгалангийнх нь газар өгөөд хүргээд өгчнөө. Энд хүн байж яадгийг энэ хэцүү газар. Чи зарим ч баярлах хэрэгтэй шүү дээ. За ашиггүй дээ. Өвөө минь ингэж явуулаад дээш явуулах гэдэг. Оо тийс ямигаж мэдгүй амтан болоод дуусч үү. Өвөө намтан болохгүй. Өвөдөн ч бас том ирэх биш шүү дээ. Тэгэл болох зүйл. Уун тэр амтан болгох. Бүгдөө өсөж байгаа чи үгүйс тэгж амтан болж байгаа доош явах юм дээ. Ашгүй дээ. Гэлэлээ. Зөв. Ер нь хүн бусдад ашиглуулан байж ядран байран амьдрах ямар хэрэг байдаг юм бол. Нэг бол тэмц, нэг бол дарлагдаж дуусах. Энэ хоёр л сонголт байдаг гэж юу? Нэг бол нийгэмд үйлчлэнэ. Нэг бол нийгмийн адуулна. Өөр ямар ч хөгжих аргагүй гэж. Харин нөгөө арга байд юм болов. Нэ. Өвөө. Яач вэ? Яахтэй салгалаад байсан юм. Төсөө их жоох эвгүй нөө. Хийгээл өөрөө уух гэж байгаа юм шиг болоод тэгэл татхандаг баг тийм үү. За өгөөд өгөх юм чинь босоох гэж. Дондаас нь уучих гэдэг байхгүй юу? За тэгвэл бидний нэг яриа нэг юм болж байна. За. Гэлээ. За зүгээрээ.